50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Синийг телевиз дээр Синийг телевизийн үндэсний лотерей нэвтрүүлэг та бүхэнд 1-р, 3-р, 5-р өдөр болгоны 17 цаг 50 минутаас хүрж байгаа. Тэгээд өнөөдөр шууд хүрэхэд бэлэн болсон байна. Олон зүйл ярилгүйгээр шууд лотерейгаа явуулж эхлэе. Хамгийн ихнийх нь бол 4-ийн 3-р зэргийн хонжоороо бид тодруулахад эхнийхээ машиныг ажиллуулж байна. За эндээс 40 бөмбөг эргэлдэж байгаагаас 4 бөмбөг нь гарч ирэх байгаа. За энэ 4 бөмбөгийг яг алдалгүй зөв таах юм бол та өөрийнхөө бооцоод за 4-ийн 3-р зэргийн хонжоороос 500 дахин өсгөж авна шүү. За хамгийн ихнийх нь тэг байна. Хамгийн ихнийх нь тэг. За түүний дараагийнх буюу 2 дахь бөмбөг нь 2 дахь бөмбөг нь 6 байна. Тэг 6. За яг хэрвээ та зөв тааж чадах юм бол өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авна. Таны тавих бооцоо бол 500 төгрөгөөс дээш байх ёстой. За одоо бид 3 дахь бөмбөлгөө хүлээж байна. 3 дахь бөмбөлг нь 4 гэсэн бөмбөлг байна. 4. Энэ чинь миний бөмбөлгүүд гарч ирдэг юм байна шүү дээ. Энэ зөрчлөө. Яасан муухай зөрвөө. За 4. За тэг 6 4. За хамгийн сүүлийнх нь бөмбөлг нь хэд байх нь вэ? Харъя. Тэг 6 4. Хамгийн сүүлийнх нь бөмбөлг нь 3 гэсэн бөмбөлг байна. За ингээд 4-ийн хамгийн ихний тохирол буюу 3-р зэргийн хонжуур тодорлоо. Хэрвээ та тэг 6 4 3 гэж бүгэлсэн болвол бүглөөд яг тасалбараа хараад сууж байгаа бол танд баяр хүргэе. Хэрвээ та яг ингэж зөв таасан бол таны бооцоо 500 дахин өссөн байх нь байна. За харин одоо 4-ийн 2-р зэргийн хонжоорыг бид хамтдаа тодруулах гэж байна. Яг адилхан 40 бөмбөлөг бий, яг адилхан 4 бөмбөлгийг гаргаж ирнэ. Гэхдээ бөмбөлгөн дээр их тоонууд маань хэд байх нь гэдгийг сонирхолтой байна. За ингэж ажиллаулъя. За 4-ийн 3 2 1-р зэрэг бол тодрох одоо бөмбөлөг гарч ирэх тэр зарчим бол яг адилхан. Гэхдээ таны бооцоо 500 дахин 1000 дахин 2000 дахин өсөж байгаагаар ондоо. За 4-ийн 2-р зэргийн хонжуур дээр таны тоо таарах юм бол та өөрийнхөө бооцоод 1000 дахин өсгөж авна. Гэхдээ таны бооцоо 500 төгрөгнөөс дээш төгрөгийн бооцоо байх ёстой шүү. За ярьж байгаа хооронд 6 гараад ирсэн байна. Тэг гараад ирсэн байна. За 1 гараад ирсэн байна. Ингээд 6 тэг 1. 6 тэг 1. За хамгийн сүүлийн бөмбөлөг. Хамгийн сүүлийн бөмбөлөг маань 6 тэг 1. Хамгийн сүүлийн бөмбөлөг 4. Хамгийн сүүлийн бөмбөлөг 4 гэсэн бөмбөлөг байна. За ингээд 4-ийн 2-р зэргийн хонжууроос гарч ирсэн 4 бөмбөлгийг дарааллын дагуу дахиад танилцуулъя. 6 тэг 1 4. За хэрвээ яг энэ 4 бөмбөлгийг зөв таасан бол таны бооцоо 1000 дахин өснө. Харин таны тавих бооцоо 500 төгрөгөөс дээш байх ёстой юм шүү. За одоо гоё. Хэрвээ та 500 төгрөгөөс дээш бооцоо 4D дээр тавиад бүгэлдсэн байгаа бол хэрвээ одоо 1-р зэргийн хонжоорын машинаас гараад ирвэл таны бооцоо 2000 дахин өсөх болно. За 4D-ийн 3 болоод 2-р зэргийн машинаас хэрвээ таны бүгэлсэн тоо гарч ирээг бол одоо хамгийн сүүлийн боломж өнөөдрийн хувьд шүү. Хэрвээ таарчих юм бол таны бооцоо 2000 дахин өснө. За 40 бөмбөлөг бий. Тэгээс ахуулаад 9 хүртэлх цифрүүдээс 4 байгаа. Тус бүрээс нь 4 бий. Ингээд нийтдээ 40 бөмбөлөг. Хамгийн ихнийх нь тэг байна. Тэг байна.
Тэг. Хоёр дахь нь хэд байх нь вэ? Хоёр дахь нь 9 байна. 9. 9 гэж харсандаа би 9 байна. Тэг 9. За тэрний дараагийнх хэд байна? Тэрний дараагийнх 3. Тэг 9 3. Тэг 9 3. За хамгийн сүүлийнх нь. Хамгийн сүүлийнх нь. Хамгийн сүүлийнх нь буюу дөрөвт хүмлэг. Дөрөвт хүмлэг. 6. За ингээд дөрөвдгийн бүх тохирол явагдаж дууслаа. За харин дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурыг хамгийн сүүлд ажиллуулсан байгаа, тодруулсан байгаа. За тоонуудыг дахиад эхнээс нь дурдъя. Тэг 9 3 6. Тэг 9 3 6. За ингээд дөрөвдгээр тоглосон бүх хүмүүст бүгдөөрэнд нь баярлалаа. За дараагийнх нь тоглолтод нь бас амжилт хүсье. Хэрвээ танд өнөөдөр таараагүй бол анх удаага тоглож байгаа бол хоёр дахь тоглоо үзээрэй. За гурав дахь одоо тоглоод байхгүй байгаа бол дөрөв дэх тоглоод үзээрэй. Гэх мэтчлэн нэг л өдөр одоо зэвэнэл гэж бодвол би ч одоо бас 5 сар тоглож штэ. Өнөөдөр чи хэдэн билээ? 23 билүү? За харин одоо 6D-ийн бүгдөө анхаарлаа хандуулаарай. 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүс товчхон танилцуулъя. Энд нийтдээ тэг болоод тэгээс 9 хүртэлх цифрүүдээс тус бүр нь 6 ширхэг байгаа. Нийтдээ 60 бөмбөлөг бий. За энэхүү 60 бөмбөлөгнөөс 6 бөмбөлгийг нь таах байгаа. Яг дарааллын дагуу таах юм бол та 50 сая төгрөгтэй болно. За ингээд 6D-ийнхний дааз хиймрийг үзье да. За 60 бөмбөлөг. Яг дарааллын дагуу зүг таана гэдэг чи бас хэцүү дээ. Гэхдээ ер нь бол дарааллын дагуу 5-ыг таацсан хүн бий, 4-ыг таацсан хүн байгаа. За хамгийн ихнийх нь 2. Хэрвээ дарааллын дагуу яг 5 бөмбөлөг, эхний 5 бөмбөлөг эсвэл сүүлийн 5 бөмбөлгийг алдалгүй зүг тааж чадах юм бол та сая 500 мянган төгрөгтэй болно шүү. За 2 дахь бөмбөлгийн чимээ гарсан. 3 байна. 2 3. За тэрний дараагийнх 2 3. Тэрний дараагийнх нь 5 байна. 5 2 3 5. За одоо дөрөвт бөмбөлөг. Дөрөвт нь 2 3 5 2. За яг энэ дөрвөн бөмбөлгийг гарч ирэх дарааллыг нь та зөв таацсан байгаа бол та 150 мянган төгрөг олж чинь шүү дээ. За одоо 5 дахь бөмбөлөг. За энэ гарч ирэх гэж байгаа 5 дахь бөмбөлөгтэй нийлээд эхний 5 бөмбөлгийг тавуулангийн дарааллын дагуу зөв таах юм бол сая 500 мянган төгрөг таних. За 9 гэсэн бөмбөлөг баг шиг байна. 9 байна. За ингээ хамгийн сүүлийн бөмбөлөг. Хамгийн сүүлийн бөмбөлөг. 2 3 5 2 9. Зарим хамгийн сүүлийнх нь бөмбөлөг бол 8 гэсэн бөмбөлөг байлаа да. 8. За 2 3 5 2 9 8. За дахиад хэлье. Машин маань ингээд ажиллахаа болж байгаа юм. Тэгээд арай чимээг болж ш. Тэгэхээр 6 тоог та бүхэндээ танилцуулъя. 2 3 5 2 9 8. За энэ 6 тоог яг дарааллын дагуу алдалгүй та чадсан бол сая 500 50 сая төгрөгтэй болж байгаа шүү. Яг андуурах гэж байна. За ингээд 6-ны тоглосон бүх хүмүүст баярлалаа. За харин одоо 42 бөмбөлөгнөөс 6 бөмбөлгийг нь дараалал харгалцахгүйгээр зөв тааж 120 сая төгрөгийг эзэн болох гэж байгаа. Тэр бүх хүмүүст бүгдөө амжилт хүсээд машин ажиллуулъя. 120 сая төгрөг. Бас л овоо их мөнгө шүү. За энд нэг 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хөндлөнгийн хянагч хүн байна. За нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. 7 бөмбөлөгнөөс эхний 6-гийн зөв таасан хүн 120 сая төгрөгтэй болох шүү. За нэгээс ихтэй явж байна.
За энэ 42 бөмбөлөх дунд бол тэг байхгүй. Нэгээс бүгд эхэлж байгаа. 18 1 18 одоогийн байдлаар 1 18 7 1 18 7 1 18 7 одоо дөрөвт бөмбөлөг гарч ирэх гэж байна. Дөрөвт бөмбөлөг нь хэд байна? Дөрөвт бөмбөлөг 35 гэсэн бөмбөлөг байна. 35. За 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлөг одоо 5 дахь бөмбөлгөө хүлээж байна. 5 дахь бөмбөлөг 12. 12. За 6 дахь бөмбөлөг. За энэ 6 дахь бөмбөлийг оролцуулаад энэ 6 бөмбөлгийн тоог нь дараагаад харгалзахгүй зөв таасан байгаа бол та 120 сая төгрөгийн эзэн болох юм. За 29 байна. 29. За хамгийн сүүлийн бөмбөлөг буюу бонус бөмбөлөг. Бонус бөмбөлөг 8. Бонус бөмбөлөг 8. За ингээд 42 бөмбөлөгнөөс 7 бөмбөлөг нь гарч ирсэн байна. Дарааллын дагуу танилцуулъя. 1 18 7 35 12 29 өнөөдрийн бонус бөмбөлөг 8 гэсэн бөмбөлөг байлаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хамтдаа байсан бүх үндэсний лотереучдад баярлалаа. 3 дахь өдөр уулзтлаа. Баяртай. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний лотерей. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдийн эзэн Бади 642 лотерейд оролцсон. Урвас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.